За сайн байцгаана уу. За өнөөдөр бүгдээрээ loop гээд маш чухал хичээлийн талаар үздэцгаана. За твсийг нэгээд бид нар 1-ээс 10 хүртэл тоонуудыг консоль цонхон дээр хэвлэдэг энэ програмыг бичиж үзсэн байна. За ажлуулал харах юм бол за 1-ээс 10 хүртэл ямар ч тоо маань ингээ хэвлэгдэж байна. За мөн бас бид нэр шууд тоог нь бичлэхүү үүнийг хувьсгчид оноогоод хувьсгчаа хэвлээд дараа нь хувьсгчаа нэмэгдүүлээд гэх мэтлэн иймэрхүү байдлаар ч мөн 1-ээс 10 хүртэл тоонуудыг хэвлэдэг програм бичиж болно. За энэ програм болохоор I гэдэг хувьсгчийг үүсгээд бид нар нэг гэсэн утга онооцсон байна. Дараа нь I хувьсгчаа хэвлээд I-а нэгээр нэмэгдүүлээд дараа нь хэвлэн. Тэгэхээр 2 гэж хэвлэнэ гэсэн үг. Гэх мэтлэн ингээ хэвлээд нэмэгдүүлээд хувьсгчаа нэмэгдүүлээд гэх мэтлэн ийм байдлаар бичиж болох нэ. За ажлаар харах юм бол муу адил код маань 1-ээс 10 хүртэл хэвлэж харуулж байна. За яг хуу 10 хүртэл ингээ цөөхөн тоо хэвлэхэд бол энэ програм маань асуудалгүй байна те. Хэрвээ бид нэр 10 биш 1-ээс 100 хүртэл тоог хэвлэх хэрэгтэй бол яах вэ? Бид нар дахиад нэг printf болон I нэмэх гэсэн энэ кодуудаа бүр ингээ 100 удаа copy paste хийх болчиход байгааз. Тэгэхээр энэ маань өөрөө асуудал болж үүсдэг гэсэн үг. За бид нар нэгдүгээр printf гэсэн командаа мөн I нэмэх гэсэн энэ I гэдэг хувьсгчаа нэмэгдүүлж байгаа операторыг бид нар өмнө үзсэн. Энэ нэг хоёр мөр кодыг бид нар олон дахин газар хуулж ашигласан байна те. Уус нь бол нэг л үүрэг үүсгээд байгаа. Хувьсгчаа эвлэж байгаа, хувьсгчаа нэмэгдүүлж байгаа. Энэ кодыг бид нар олон дахин copy paste хийж ашиглах нь нэгсэндөө асуудал болдог гэсэн. За тэгвэл програмчлал try гэдэг нэг зочин байдаг. Don't repeat yourself. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ер нь бол нэг үйлдэл хийж байгаа кодоо олон дахин бити олон газар copy paste хийж ашиглаач. Цүнэг газраа л тэрийг бичээж, тэрийг цикл байдлаар ингэж юу ашиглаач гэсэн тиймхүү зарчимтай. Ер нь бол нэг код олон дахин газар бити олон дахин давтаач гэсэн тийм зарчим байдаг гэсэн. Тэгвэл энэ асуудлыг бид нэр яаж шийдэж болох вэ? Тэрүүний printf I нэмэх гэдэг энэ ер нь давцаад байгаа мөр кодоо бид нэр зөвхөн нэг л удаа бичнэ. Зөвхөн нэг л удаа printf-ийг нэг л удаа хувьсгчаа нэмэгдүүлнэ. Харин энэ мөр кодоо цикл байдлаар бид нэр олон давтамжтайгаар ашиглана гэсэн. Тэр үүний тулд бид нэр C хэлний loop гэдэг ойлголтыг оруулж ирсэн. За loop-ийнхаа давталтынхаа хэвлэлээ алгоритмыг харахад харъя л та. За код маань энд эхэлж байна. За хэлээ лазер гаргаж ирж байгаад. За код маань старт хийлээ. За хувьсгчууд эдгээр утгаа оночлоо. За дараа нь бид нэр давтал дээр нэг нөхцөл шалгаж байна те. Нөгөө нөхцөлийн маань алгоритм харагдаж байна. Тухайн нэг кондишн нөхцөл байна. Тэр нөхцөлд биелж байх юм бол бид нэр саяны тэр кодуудыг ажилуулна. Тэгээд ажил дуусчаад дахиад нөгөө нөхцөлөөр шалгана. Дахиад биелээд үнэн байх юм бол дахиад нөгөө код маань ажиллана. Гэх мэтлэн иймэрхүү байдлаар циклээр ажиллана. Энэ нөхцөл үнэн байгаа үед энэ код маань дахин ажиллаад байна гэсэн. Харин энэ нөхцөл худлаа буюу false байх юм бол код маань stop хийж зогсно гэсэн. Тэр энэ хязгааргүй циклийг зогсоох нэг дахиж нэг өөр нэг зүйл хийх болж байгааз. Тэр хэдүүлээ одоохондоо нэг counter байдлаар шийдэж болно гэсэн үг. Жишээлбэл энэ циклийг хэдэн удаа циклж ажиллуулах юм бэ? Тийм тоолор байна гэсэн үг. Тэр 10 удаа ажиллуулах юм бол нэг counter гэсэн тоолоор ажиллуулчихна. Тэгээд тэр тоолороо тгээс эхлээд энэ циклд ажиллах болгон тухайн тоолороо нэгээр нэмээлэн. Энэ тоолор маань 10 хүрэх юм бол харин энэ цикл маань давталт маань зогсох ёстой. Тэгэхээр энэ шалгаж байгаа нөхцөл маань ерөнхийдөө тухайн энэ counter буюу тоолорол 10-аас давж үгүй юу гэдгийг шалгахад хангалттай гэсэн. За иймэрхүү байдлаар давталтыг бичиж олно. Хамгийн энгийн алгоритмыг ингэж ойлгож болох нэ. Тэгэхээр за C-ийн давталт маань 3 төрөл байна. While, for, do while. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ давтлуудын талаар авч үзцгэнэ. За буцаад devs рүү оръё. За тэгэхээр ерөнхийдөө ингэж кодыг олон дахин бичих нь буруу юм байна. Try гэдэг зарчмаа төрчөөд байгаа байна гэсэн. За их дөрөвнөө биччихье. За бүгдээрээ хамгийн түрүүнд for давталтыг үзнэ. За while үзчихье. While нь илүү ойлгоход амархан байдаг. За хамгийн түрүүнд бид нэр сая counter буюу тоолоор ашиглая гэж ярьсан тийм. Одоо бүгдээрээ counter гэж ярьчээ. Тэгэхээр counter-тай зориулж хэдлээ хувьсгчаа үүсгэе. За тэрэндээ бүгдээрээ tick гэсэн утгыг онооч. За while давталтыг бичих тулд ийм синтаксаар бичнэ. While гэдэг үгээ бичлээ. 2 дугуй хаалт. За энэ дугуй хаалтын дунд мэдээж нөгөө нэг энэ давталт дуусах нөхцөл маань байх хэвээр. Тэгэхээр за хэдлээ 10 удаа энэ кодыг ажилуулна гэсэн үг. Тэгэхээр counter маань 10-аас бага байх юм бол энэ угуулсан хаалтын дундах энэ код маань ажиллаална. Олон дахин давтагдаад ажиллаална. А ямар үед дуусах вэ гэвэл counter маань 10-аас
баг гэсэн энэ нөхцөл биелэхгүй буюу контр маань 10-аас даваад хэтэрчих юм бол энэ while гэсэн энэ давтал маань ерөнхийдөө дуусаад 11-р мөрлөгөө дараагийн мөрлөг шилжинэ гэсэн. За тэгэхээр контр маань тийг байна. Бид нэр 10-аас давахын тулд мэдээж контра нэмэгдүүлэх шаардлагатай тий. Тэгэхээр контр тэнцүү контрын одоо байгаа утга дээр нь нэгийг нэмээд буцаад контртаа оноочно. Энийг хэлбэрээр бид нэр энэ инкремент хийдэг операторыг бид өмнө үтсэн тий. Unary operator. Тэр контра нэгээр нэмэгдүүлнэ гэсэн ийм үйлдэл байна. За одоо өөрөө олон дахин давтагдах тэр кодоо хэвлээ энэ copy paste хийхэд нэг л удаа бичил хангалттай. Тэгэхээр түрүүний printf биччихээ л та. Хувь d. За аваад одоо тэгвэл хэдүүл энэ дээр нөгөө контр хэвлэлчээ тий. За тэгэхээр энэхэд түрүүний давтагдаад байсан хоёр мөр код маань энэхэд энд харагдаж байгаас контр орон түрүүн i гэж байсан тий. Бид нар i-а хэвлээд i-а нэмэгдүүлж исэн. Тэгээд энэ код маань 10 удаа энэхэд циклдэж ажиллах нэ. За i-ийн хооронд бүгдээрээ контроор явууч. За энийг ажиллуулад харуул. Тгээс 9 хүртэл хэвлэлсэн байна тий. За нэг ялганд хэвлээ нэгээс 10 хүртэл хэвлэх ёстой ч энэ тгээс 9 хүртэл хэвлэлсэн байна шүү дээ. Ягаад гэвэл контр маань тгээс эхэлж байна. За төлөвлөлт контр нэгээс эхлүүлж л да. Нэгээс эхлүүлчингүүд мэдээж нэгээс 9 хүртэл хэвлсэн байх нэ. За код маань яаж ажиллаж байгааг хэдлээ ухаж ойлгоцгоё. За хамгийн түрүүнд контр маань 1 гэж эхэлж байгаа. За while дээр ирэнгүүт хамгийн түрүүнд энэ нөхцөлөө шалганаа. Контр маань 10-аас бага байна уу? Одоо бол 1 байгаа шүү дээ. Тэр 1 маань 10-аас бага гэсэн энэ нөхцөл биелсэн учраас энэ уулзсан хаалтан дах код маань ажиллана. За контр хэвлэлчлээ 1 гэдгийг хэвлэнэ. Буцаагаад хэвлсний дараа бид тэр контра нэгээр нэмэгдүүлж байна. Тэгэхээр энэ үед код маань одоо бол контр маань 2 болж байгаа гэсэн үг. За буцаад уулзсан хаалт маань ирлээ. Энэ while маань дуусаагүй учраас буцаад while маань дахиж нөхлөө шалгана. Ерөнхийдөө 12 дугаар мөрөөс буцаж 8 дугаар мөрлөө эргээд циклж чинь гэсэн үг шүү. Одоо бол контр маань 2 болсон байгаа тийм. Яг тэгвэл сүүлд хэдлээ контр нэмэгдүүлсэн. Тэгэхээр контр маань 2 маань 10-аас бага үнэн дахиад нөхцөл маань бэлчлээ. Тийм учраас заавч энэ нөхцөл маань биелсэн учраас дахиад энэ уулзсан хаалтан дах энэ давталтай маань код дахиж ажиллах нэ. Одоо бол контр маань 2 учраас 2 гэдгийг хэвлэлээ. Хэвсний дараагаар контра нэгээр нэмэгдүүлэхээр одоо бол контр маань 2 байсан бол одоо 3 болно гэсэн. За while маань дууслаа. Нөхцөл маань дуусаагүй, худлаа болоогүй, false болоогүй учраас дахиад буцаа while руугаа шилжээд дахиад нөхцөлөө шалгана. Одоо бол 3 гэдгийг шалгана тийм. 3. За гэх мэтчлэн энэ нөхцөл биелэх хүртэл энэ мөр код маань циклтэй ажиллаа л. За 9 дахь цикл дээр буюу одоо бол контр маань нэмэгдээд 10 боллоо. Нэгээр нэмэгдээл байгаа шүү дээ. 10 болчлоо. За одоо энэ while маань дуусаад дахиад нөхцөлөө шалгана. Одоо л контр маань 10 болсон тий. 10 нь 10-аас бага гэсэн энэ нөхцөл шалгалаа. Одоо л энэ нөхцөл биелэхгүй байна тий. Худлаа байна. Энэ нөхцөл биелэхгүй байгаа юм чинь шууд энэ код алгасна. Яг тэгвэл энэ нөхцөл биелээгүй юм чинь давтал маань дуусчлаа. Окей. Энэ мөр кодод ажиллах хэрэггүй. Шууд 13 дахь мөрөн дээр код маань шилжнэ гэсэн. Тэгэхээр нэгсэндээ хамгийн сүүлд энэ мөр код маань ажиллахдаа контр маань 9 байсан учраас 9 гэсэн тоглол хамгийн сүүлд хэвлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ажил харах юм бол бид нэгээс 10 биш нэгээс 9 хүртэл энэ нөхцөлийг хэлээ шалгах өөрчлөлт буцаахаа марцсан байх шүү. Тэгэхээр бүгдээр нэгээс 10 биш нэгээс 9 хүртэл хэвлэгдээд байгаа учир нь ердөө энэ гэсэн үг. Хамгийн сүүлд контр маань 9 байгаад printf нь ажилласан. Дараа нь контр маань 10 болцсон. Буцаа нөхцөлөө шалгаад 10-аа хэвлэх гэсэн чинь энэ нөхцөл чинь өөрөө худлаа болсон байхгүй юу? 10 маань 10-аас бага гэдэг. Тийм учраас бид энд 10-аа хэвлэж чадаагүй, амжаагүй гэсэн үг. 10-аа хэвлэхээс өмнө энэ давтал маань дуусчихсан. За тэгвэл нэгээс 10 хүртэл хэвлэхийн тулд бид энэ давтлынхаа доор л зүгээр л 10 гэж хэвлэж л та тий. 10 гэдгийг л тусна хэвлэжээ. Тэгэх юм бол ерөнхийдөө энэ давтал маань нэгээс 9 хүртэлийг энэ while маань хэвлэж байгаа. Энэ давтал маань дуусангууд бүгдээрээ зүгээр л 10 гэдгийг өөрсдөө нэмэл хэвлэж байгаа. Тэнгүүт одоо бол код маань зөвхөн нэгээс 10 хүртэл хэвлэж байна. За эсвэл энэ бас нэг л тийм зөв шийдэл биш. Гэхдээ нэгэн талын давталтаар л бид нэгээс 10 хүртэл 9 хүртэл та хэвлээд байгаа юм бол нэгээс 10 хүртэл нь тэр чигтэн хэвлэе л да. Энэ printf илүү бичиж яах юм бэ гэсэн үг. Тэгвэл бүгдээрээ энэ нөхцөлөл 10 биш 11-ээс бага байна уу гэдгийг шалгахад хангалттай. Одоо ажиллах юм бол код маань нэгээс 10 хүртэл хэвлэж байна. Яагаад тэгвэл өмнө зогсох одоо энэ давталт дуусах нөхцөл маань 10 байсан бол одоо 11 болж байна гэсэн үг байхгүй юу?
За while тавтал маань юм байла. Дараагийн хичээлээ бүгдээрээ for тавтлан талаар үзье.